За хоёр асуулт. За зөвшөөрлийн хууль дээр чинь ийм зөвшөөрнө гэж байгаа тийм ээ. За тэгээд бас ийм зүйлийг хориглоно гэдэг энэ хууль дээр ингээд цаашдаа ингээд давтаад байх юм шүү дээ гэсэн энэ хуулийн талаас нь асууж байна. Хоёрдугаарт нь төлбөр таавар бооцот тоглоомууд дээр одоо бооцот морин уралдаан одоо спортын бооцот уралдаан тэмцээн эдгээр орж байгаа юу? Эдгээр ингээд хамт хоригдох уу гэсэн юм асуулт байна. За энэ зөвшөөрлийн хуулийн дээр яагаад энэ хориглох зохицуултыг хийвэ гэвэл энэ өөрөө нэг тийм салбарын хуультай асуудал ерөөсөө биш. Нөгөө бие даасан салбарын ямар нэгэн хууль байхгүй. 99 оны казиногийн хуулийн дээр энийг нэмээ биччихье гэхээр энэ өөрөө бас казиногоос өөр ойлголт яваад байгаа. Энэ чинь нөгөө төлбөр таавар, бооцоо тоглоом. Тэгээд нөгөө бооцоо тоглоом гэдэг нэрийн дор мөрөөдө тоглоомын хэв шинжийг агуулсан үйлдэлүүдийг эрхэлдэг. Төлбөр таавар гэдэг нэрийн дор мөрөөдө тоглоомын хэв шинжийг агуулсан үйл ажиллагаа эрхэлдэг, зуучилдаг, дэмжлэг үзүүлдэг, дансаа ашиглуулдаг. Энэ үйлдэлд урайлан дууддаг, сурталчилдаг үйлдэлүүд. Тийм учраас энийг зөвшөөрлийн хуулийн дээр нэгэн тоологсон зөвшөөрөл байгаа учраас түүнийг нь энэ хуулиас хасаад хориглох заалтыг бичих нь л одоо хамгийн зохимжтой гэж үзсэн. Тэгээд яг ер нь хууль санаачлагчийн хувьар бол зөвшөөрлийн хуулийн дээр энэ үйлдэлүүдээ бүхэлд нь хориглочоод тэгээд бусад хуулиудыг хөндөе гэдэг ийм одоо хууль. Тэгээд зөвшөөрлийн хуулийн гол концепц бол энэ хуулийн дээр заагдсанаас бусад төрлийн үйл ажиллагааг зөвшөөрнө гэдэг ойлголттой байхгүй. Үүн дээр ингээд зөвшөөрлүүд буюу эндээс бусад үйл ажиллагаа хориглогдно, энэ дээр байгаанууд л зөвшөөрөгднө л гэдэг ийм хуулийн концепцтэй учраас бид нар энэ зөвшөөрлийнхөө хуулийн дээр бичих нь хамгийн зохимжтой гэж ингэж үзсэн. Тэгээ хориглоно гэж хэрвээ заахгүй бол үүнийг орхичвол зөвшөөрөгднө гэдэг агуулга авчиад байгаа. Зөвшөөрөгдөх юм байна гэдэг агуулга авчиад байгаа учраас заавал энэ дээр хориглож бичгээс өөр сонголт байхгүй. Зөвшөөрлийн хууль бол өөрөө хориглосон заалт огт бичээгүй бас хууль биш. Үүн дээр хориглосон заалтууд бас бичсэн. Бид нар бол хаврын чуулганаар зөвшөөрөл мэдэгдлийн хуулийг их хурлд өргөн мэдүүлнэ. За үүний үеэр бол бас энэ концепцийн хувьд бас эргэж харах шаардлагатай байгаа. Ер нь зөвшөөрлийн хуулийн дээр зөвшөөрөл мэдэгдлийн хуулийг одоо их хурл таврын чуулганд одоо өргөн мэдүүлэхээр засгийн газар ажиллаж байгаа гэдгийг хүсэлье. За тэр морин уралдаан за бусад одоо тэр төлбөр тааврын үйл ажиллагаануудыг бол их хурлын гишүүн сайн зоргоор ахлуулсан ажлын хэсгийн зүгээс одоо хууль санаачлах гээд ажиллаж байгаа гэж бид ойлгосон. Энэ үеэр хэрвээ тодорхой шаардлагуудыг тавиад татвар мөнгө аваад ингээд одоо тухайлан зохицуултуудыг хийя гэвэл энэ бол мэдээд хууль батлагдсны дараа бол бас хүчин төгөлдөр мөрдөгдөд явах болцоо. Бид нар нэг яралтай гормоор өргөн мэдүүлээд холбогдох арга хэмжээнүүдийг авахгүй бол нийгмийн хор хохирол бол хэмжээ хязгаараа давлаа. Тийм учраас зохих арга хэмжээ авъя гэд засгийн газрын зүгээс бол ийм байр суурьтай байгаа. Их хурлын гишүүд хуулиа батлуул энэ бол нээлттэй.